89 хэсэгтэй Баян-Улгийн аймаг. 89 хэсгээс 50% нь техникийн тоолго хийгдсэн байгаа сонгуулийн өдөр. Энэ манд 42 хэсгээр хийгдсэн. Тэгэхээр үлдсэн 47 хэсэгт техникийн тоолго хийхээр ийм шийдвэр гараад ирсэн. Аймгийн сонгуулийн хороо, сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр 7 сарын 29-30-ны өдрүүдэд нийт 47 хэсэгт хяналтын тоолго хийхэд ямар нэгэн дүнгийн зөрөөгүй гараагүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. За тэгээд бид нар одоо 5 хүндээ одоо энэ хамгийн аслагдсан одоо оройч мэдээд амжуулсан Сэнгэр сумын одоо автоматжуулсан машинаас гарсан биелийг бас цаг хугацаатайгаа бас танилцуулах нь зөв бахаа гэж бодож байна. Сэнгэр сумын 183 дахь хэсэг. За энэ маань өглөө 7 цаг 1 минут ажиллаж эхэлсэн байна. Дараа нь энэ дүнгээ хэвлсэн дүнгээд энэ эхний дүнг хэвлсэн 22 цаг 3 минут 41 секунд хэвлсэн байна. Саяны хамгийн эргэлзээ төрүүлж байгаа 185 дахь хэсэг одоо хэдэн цаг минутан дээр юугаар хэвлсэн гэдгээ бас энэ дээр тав хүн харах нь зөв баг. За энэ дээр 7 цаг 2 минутад эхний санал хураалтыг авч эхлээд 22 цаг тэг 42 секундэд эхний дүнг хэвлэж гаргасан байна.